Хар нүх бол манай орчлон ертөнцийн хамгийн сонирхолтой бас нууцлаг зүйлсийн нэг юм. Хар нүх гэдэг нь таталцлын маш их хүчтэй биет ба түүнээс гэрэлжүүл зогтож чадна. Хар нүхний ихэнх хязгаарыг үйл явдлын тэнгэрийн хаяа буюу буцах боломжгүй зэг гэж нэрлэдэг. Бөгөөд үүнээс цааш бид үнэхээр харж чадахгүй. Ямар нэгэн зүйл үйл явдлын давхаргыг хөндлөн гаргахад хар нүхний хязгааргүй жижиг, хязгааргүй нэгт зэг рүү ундаг. Түүний ойр орчим, орон зай, цаг хугацаа, физикийн хууль үйлчилдэггүй. Эрдэмтэд хэд хэдэн төрлийн хар нүхний онол гаргасан бөгөөд түүнийг хамгийн түгээмэл нь оддын болон хит их мастай хар нүхнүүд юм. Их хэмжээний одод сунаж бутрах үед оддын хар нүх үүсдэг. Үүссэн хар нүх нь манай нарны масаас 10-аас 20 дахин их бөгөөд орчлон дээр тархан барилсан байдаг ба зөвхөн сүүн замд эдгээр оддын хар нүх сая байж болно. Хит том хар нүхнүүд нь манай нарны мастай харьцуулбал сая бүр хэдэн тэрбум том байх боломжтой. Хар нүхний ойролцоо халуун яонжуулсан хий ажилдаг. Тус хий хар нүхний төвөөс соронзон орны нөлөөгөөр шахагдан гардаг. Ийм хий гарч ирэх болсон шалтгаан нь хар нүхэнд орсон зүйлс болон соронзон орны харилцан үйлчлэлтэй холбоотой гэж үздэг. Хий тоосон цан хар нүхэнд татагдан орохдоо хуулин хайж их хэмжээний цацаг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдаж нэг ёсондоо эрдэмтэд өөрийгөө барьжигдаг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчин заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Эрдэмтэд тэдгээрийг хэрхэн үүсгэхийг зөвхөн таамаглаж чаддагч манай галактик гэлтгүй баг бүх том галактикийн төвд хит том хар нүх байдаг гэдгийг баталсан. Sirius A буюу сүүн зам төвд орших асар том хар нүх нь 4 сая орчим нарны масстай ба дэлхий болон манай нарны хоорондох зайтай ижил хэмжээний диаметртэй хар нүхнүүд нь үл үзэгдэх учраас эрдэмтэд тэдгээрийг илгүүлэх, судлах цонын ганц арга зам бол ойролцох бодис үзүүлэх нөлөөг нь ашиглах явдал юм. Үүнд хөрөмтлөгдсөн хий тоос хар нүх руу унах үед үүсдэг бомбсын диск мөн хит масстай нүхнээс тэсэг бомбсын квантууд нь хар нүхнүүд 20-р зуун хүртэл мэдэгдсэн хэвээр байв. 1916 онд Эйнштейний харьцангуй ерөнхий онолыг ашиглан Германы физикч Карл Шварцельж ямар ч масстай хамт хар нүх болж чадна гэж тооцжээ. Гэвч 1971 онд онол бодит хэвээр үлдсэн байна. Сигнус одыг судалж буй одон орон судлаач анхны хар нүхийг нээжээ. Орчлон ертөнц даяар тархсан тоотомшгүй олон хар нүхнүүд орон зай цаг хугацааг байнга гажуудуулж бүхэл бүтэн галактикийг өөрчилж байдаг гэдэгт та итгэх үү? Энэ бол хар нүхний тухай ойлголт юм.